Бүгдээрэнд нь энэ өдрийн өглөөний оройн мэндийг хүргэе. Тэгээ би өөрийгөө эхлээд товчхон танилцуулъя. За би Бээжингийн их сургуульд хятадын Бүгд найрамдагтад ард улсын Бээжингийн их сургуулийн одоо 2 дугаар курсын оюутан. Тэгээд олон нийтийн удирдлага гэсэн public policy тийм мэргэжлэр сурдаг. Тэгээ одоо 2 дахь жилдээ болж байна. Тэгээд хэлний бэлтгэлтэйгээ нийлүүлэх юм бол одоо энэ Бээжингийн сургуульд ирээд 3 дахь жилдээ болж байна. За тэгээд яасан бэ гэхээр нэг хөөрхөн охин над руу өчигдөр бичээд тэгээд сайн байна уу? Та Бээжингийн их сургууль сурдаг уу? Тэгээд одоо хэд хичээлтэй болж байгаа вэ? Танаас хэдийн асууж болох уу? Би одоо 11-р ангийн сурагчаа. Тэгээд би Бээжингийн их сургууль сурахыг хүсдэг гэж асуусан. Тэрнээс өмнө болохоор бас би айгүй хүмүүст тийм зөвлөгөө маягаар те найзын хуваар ч юм уу одоо хичээвэр ч юм уу тэгж зөвлөгөө бас өгч байсан. За тэгээд гол ярианд оръё. Тэгээд гол яриандаа орохоос өмнө бол эхлээд би өөрийгөө Бээжингийн сургуульд ирэхээс өмнө хаа сурж байснаа танилцуулъя гэж бодлоо. За тэгээд би Орхон аймгийн Цайхан гээгээ Орхон аймаг би Эрдэнэ татны бүгдээрийнхээ сайн мэдгээр Эрдэнэ татны Цайхан гээгээ Дитатлын сургуультай сургуулийн 1-р ангиас эхлээд 12 дугаар анги хүртэл сураад төгссөн байж байгаа. За тэгээд энэ хугацаанд мэдээж хятад хэл бол сурж байсан. Тэгээд 1-р ангиас эхлээд л сураад л байсан. Тэгээд ер нь бол 7 дугаар ангиас эхлээд HSK гэдэг яг тийм одоо ойлголтыг тийм анх аваад тэгээд тэр үед HSK арай шинжлэгдээг байсан. Одоо бид нар өгдөг HSK-ийн болохоор шинжлэгдсэн хувилбар. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр одоо анхан дунд гүнзгий гэдэг яг 3 хуваагаад тэгээ 3 төрлийн шалгалтад байсан. Тэгэхээр одоо болохоор 1-р зэрэгээс ахуулаад 6-р зэрэг хүртэл байдаг. Тийм. Тэгээ өгчөөс хүмүүс нь мэдчихэж байгаа. Тэгээд одоо тэр үеэс ахуулаад би 7-р ангид тахтаа анх шалгалт өгж байгаа. Би тэр анхан гэдэг шатыг өгчээсэ. Тэгээд өгөөд тэгээ тэнцээгүүлтэй. Мэдээж тэр үед муул байсан баг. Тэгээд дараа жилээс нь ихсүүлээд яг 6 зэрэгтэй болж эхлээд тэгээд тэрнээс хойш би жил болгон 8 дугаар ангидаа 3 дугаар зэрэг, 9 дугаар ангидаа 4 дугаар зэрэг, тэгээд 10 дугаар ангидаа 5 дугаар зэрэг, 11 дугаар ангидаа HSK 6 дугаар зэргийг бүгдээ нь яг жил дараалал авсан. Ерөөсөө унаагүй. Тэгээд жил дараалал HSK-дэд хинцсэн байсан. За тэгээд гэхдээ тэр үед миний ахтад л тийм сайн байсан гэж би хэлэхгүй. Жохон одоо юм ярьж юмдээ олон ер нь бол хэлийг орчинд нь сурвал аюу хурдан сайжирдаг юм байна гэж би дүгнсэн. Ягаад тэгэхээр өөрөө цаанаасаа тийм суйртай хүн ирээд эхлээд жоох ихнээсээ жоох ингэ дөнгөрж агаад тэгээд шууд ингээл аюу орчинд нь тасаад ирсэн гэж бол миний хувьд хэлнэ. За тийм байна. За тэгээд гол ярианд оръё. Тэгээд би мэдээж анх 12 дугаар ангид байхдаа нэг сард ерөөсөө энэ Бээжингийн сургуульд орно гэдэг нь ерөөсөө л миний одоо
ухаарсан цагаасаа гэж хэлэх дэшээ. Гэхдээ ер нь нэг тийм хүүхэд яг нэг мөрөөдөлтэй болоод тэгээд яг нэг зорилго чиглэлтэй болоод би одоо ийм хүн болно, тийм хүн болно, тийм сургуульд орно гэд боддог үеэс эхлээд Бээжингийн их сургуульд орно, суралцсан хятадд ирнэ гэдэг нь угаасаа миний мөрөөдөл байсан гэж хэлж болно. Тэгээд тэр мөрөөдлийнхаа дагуу явсаар байж агаад. За тэгээд 12 дугаар ангита оронгуудаа би яг 1 сараас нь эхлээд 12 дугаар ангийн 1 сараас гэсэн үг. Тэгээд эхлээд ер нь бол бүх материалуудаа бэлдээд эхэлсэн. Материалт нь одоо юу арах вэ гэхээр одоо энэ 12 жилийн хугацаанд те за арай бүр 1 2 дугаар анги биш юм а гэхэд нэг 5 6 дугаар ангиас эхлүүлээд авсан одоо бүх шагнал урамшуулал одоо урамшуулсан шагналууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэдгээрээ бүгдийг Эрдэнэт байдаг байсан болохоор хот орхоолгондоо тийм баталгаад орчуулсан газар гэж байдаг. Тэгээд ер нь бол тэр газруудаар орчуулад яа тэгэхээр хятад руу материал явуулж байгаа юм чинь хятад юм англи хэл дээр орчуулахгүй бол тэр хүмүүс чинь монгол юм өргөмжлөлт хараад ойлгохгүй. Тэм учраас эхлээд бүх өргөмжлөл урамшуул материалуудаа бүгдийг нь хотод очиод баталгаад орчуулгын газар орчуулж байсан. За тэгээд эхний хэл нь хадгалж байсан. За тэгээд явж байгаа материалуудаа бүрдгүүлээд явж байгаа. Тэгээд 1 сар болоод тэгээд ерөнхийдөө юмнууд маа жоохон бэлэн болсон байсан. Тэгээд яг 3 сараас 4 сарын нэг дунд хав байсан баха. Тэр хугацаанд болохоор яг интернетээр аппликейшн бөглөх одоо тэр хугацаанд байсан. За тэгээд энэ хугацаанд яасан бэ гэхээр би яг хятад багштайгаа тэр үед манай ангийг авч ясан нэг хятад багшаагаа 2 жил болгон нэг одоо багш нар маа солилцдог байсан. Тэгээд тэр үеийнхаа багш тэр ангийнхаа одоо багштай би гэрт нь очиод багшаа ингээд би одоо сургуулаа бүртгүүлэх төглөө. Би ер нь л яриад лсэн л да би одоо ингээд сургуулаа бүртгүүлнэ гэд. Тэгээд төглөө ингээд материал бэлдсэн байна. Тэгээд одоо хоёлаа ингээд суугаад нэг өдрийг надад зарцуулж чадах уу гэдэг. Тэгээ би хагасаа өдөр гэрт нь очиод тэгээс очихдаа хөрхөө ингээд номоо оронгуутай нэг чихэр мэхэр ундаа авлаа да. Тэгээд гэрт нь очиод тэгээ бид хоёр өдөр бишээ өглөөний би өдөөс өмнө 10 цагт очсон. Тэгээд тэдний гэрээс би 6 цагт гарч ирсэн оройн. За тэгээд тэр өдөржингөө бит хоёр ерөөсөө тэр аппликейшн дээр ажилласан. Тэгээд бүгэлсэн гэж хэлж болно. За тэгээд тэр аппликейшнийг бүглэхдээ юу эхлээд жоохон мэджэмар санагдсан бэ гэхээр эхлээд 400 йоныг бүртгэлийн урамж гэж өгөх хэвээр. Тэгэхдээ юугаар өгөх вэ гэхээр одоо Жифу баа LP энд хэрэглэгддэг. Тэгээд банкны карт зэрэгээр төлж болно. За тэгвэл тэрийг эхлээ сайн бэлдсэн байх хэрэгтэй. Ямар банкын Union Pay карттай юу, тэрний интернет банктай юу, тэгээд эсвэл хятад хүн осноо тэр хүн шилжүүлэх үү яах вэ хүү гэдгийг эхлээд сайн олцсон байх хэрэгтэй мөлий. Тэрэн дээр бид айгүй их цаг алдаж хүн хайж суусан. Тэгээд манай багш чинь бас банкныхаа карт мартыг хайгаад бид тэр чинь зөндөө болсон. За тэгээд хоёр дахь нь болохоор яах хэрэгтэйсэн бэ гэхээр хятадд хариуцж байгаа хүн гэдэг нэг тийм одоо нүд байсан. Тэрэн дээр одоо тэр хүний нэр, утас, гэрээ аяг, ажлын газрын аяг гэх зүйлийг бичих хэрэгтэй. Тэр бүр нэг айгу чухал шаардлагатай биш гэлээ бичсэн байх шаардлагатай. Тийм учраас хятадд одоо ямар хүн байгаа вэ? Тэр хүнийгаа нэр, утас эдрийн сайн аваад тэгээд тэрэн дээрээ бүглэх хэрэгтэй. Тэрнүүдийг хойсоор хожуулахгүй. За тэрэн дээр болохоор би яадсан бэ гэхээр багшийнхаа ахыг бичсэн. Яг тэр үед надад хятадд нэг таньж мэдээд ахын байхгүйсэн учраас багшийнхаа ахыг бичсэн. За тэгээд ингээд нийт нэг 6 одоо үйл явцын дараа ингээд аппликейшн манд дуусаад за ингээд бүртгэлж амжилттай боллоо гэд тэгээд дуусахгүй. Тэгээд яасан бэ гэхээр одоо тэр орчуулсан бүх бичиг баримт материал тэгэл 10 жилийн одоо 12 дугаар ангид сурж байгаа дүн гэдэг байгаа байхгүй тэр чинь арай гараагүй байгаа шүү дээ аттестат гараагүй байгаа учраас тэгээ тэрийг багш дээр очиод бас сургуулийн менежер дээр очиод аваад тэрийг бас ахиж орчуулах шаардлагатай тэгээд ингээд дүн авчихсан шагнал өргөмжлөл тэгээд өшөөч нь тийм энэ хүүхэд 12 дугаар анги одоо энэ жил төгснөө гэсэн тийм бас сургалтын менежерийн гар үсэг тамхтай тийм бичих хэрэгтэй. Ягаад тэгэхээр бид нар
арай цитат авч хэмжээгүй арай бусад орны хүмүүс арай эрт төгссөн байдаг. Тэгэхээр бид нар 6 сар төгсдөг учраас тэр нь арай нөгөө нэг таараагүй байж таараад тэгээд бид нар тийм бичиг заавал авах шаардлагатай байдаг. Тэгээд тэрийг заавал өгөх шаардлагатай. Тэгэхээр тэрийг эртнээс аваад бэлтжээвэл айгүй зүгээр. Тэгээд энэ нөхд 12 дугаар ингээд өгсөн гэсэн бичиг. Тэгээд пассворд инээ дээр хуулбар угаасаа тэр нөгөө бүх явуулах юмнуудыг гаргаад өгсөн байгаа. Тэгээд тэдрийгээ бэлдээд гоё ингээд эмгэх журамтай хавцлаад тэгээд одоо тэр юуны офисын хаяг руу явуулах хэрэгтэй. За тэгээд хэрвээ танд хятадд одоо эндтэй таньдаг найзтай Бээжинд таньдаг найзтай хүн байгаа бол таныг мэддэг хүнээрээ бичиг баримтаа дагаа тэр хүндээ өгөө. Тэр хүн Бээжингийн их сургуулийн гадаад оюутны офисын тэр TT тоотод авчиж өгөө. Тэр багшид өгөө гэд тэр багшийн гарт авчиж өгвөл болно. Хэрвээ та тэгж чадахгүй бол би яасан бэ гэхээр DHL гэд шудангийн газар байдаг. Тэрэн дээр очиод бүх материалуудаа ингээд гоё ингээд цаасанд ингээд те имплээд хийгээд ингээд тэгээд DHL-ийн шар юун дотор хийгээд шудангийн одоо картон хавцсан дотор хийгээд тэгээд ингээд өгсөн. Тэгсэн чинь хэдэн Монгол мөнгөөр хэд боллоо? Бараг 180 мянга болсон шүү. Айгүй үнэтэйсэн. Тэгээд би тэр үедээ мэдгүй юм чинь нөгөө нэг тэр таньд хүн байвал тэр офс наваачаад өгчдөг гэдгийг мэдгүй. Тэгсэн чинь тэгж болтгол юм байл л дээ. Хэрвээ та мөнгө хэмнээр найдвартай хүн байгаа бол тэгж болно. За тэгээд хэрвээ тийм хүн байхгүй эсвэл ингээд явуулсан найдвартай гэж үцэх юм бол над чиг DHL-ээр юм уу одоо ямар нэгэн шуудангийн газраар явуулж болно. За тийм байна. За тэгээд хамгийн эхлээд тулгардаг асуудал юу вэ гэхээр ялангуяа миний хувьд байсан бэ гэхээр за би ингээд одоо тэнцчлээ. Тэгвэл тэнцэн хүртэл тэрийг бодоогүй байсан л да. Тэгээд яг 4 сард ингээд материалаа явуулаад бүр ингээд бүжийн там болсны дараа мэйлэр 6 арай 6 биш ээ. Хүүхдийн баярын өмнөх нь 5 сарын сүүлээр надад мэйл ирээд баяр хүргье. Та ингээд манай pre-university тэнцлээ гэсэн ингээд англи хятад 2 хэл дээр мэйл ирээд тэгээл би чинь бүүн баяр ураа. Тэгээ танд 6 сарын 20-нд нэр таны одоо admission notice-тэй нөгөө нэг урилгыг чинь тэгээд визний анкеттай хамт шуудангаар явуулнаа гэдгийгсэн байсан. Тэгээд яг тэр үедээ ирсэн. Тэгээд ингээл урилга аваад энэ чинь бүүн баяр тэгээд pre-university-ийн танилцуулга юм ном өгсөн байсан. Юу бэлдэж ирэх хэрэгтэй энэ төрөгээ те. Тэрийг бол энэ дээр хаа за тэгээд ингээд төлбөрөө тэрээ юу бэлдэж ирэх үү яах вэ гэд. Тэгээд дараа нь ямар асуудал тулгарсан бэ гэхээр мэдээж мөнгөний асуудал. Тэр их мөнгө бол манай гэрт байхгүй. Тэгээд мэдээж бол сурах хүсэл байгаад байдаг. Төлбөрөө яах вэ гэд айгуу тийм асуудалтай тулгарсан л да. Тэгээд ер нь бол 6 сараас эхлүүлээ 8 сар хүртэл ер нь бол явахгүйгаа айгуу сайн мэдгүй байсан л да. Тэгээл манай гэрийнх яагаад тэгэхээр Бээжингийн их сургуулийг том гэдгийг мэднэ. Гэхдээ бүр одоо тийм айгу том алдартай сургууль гэдгийг бол мэдгүй жоохон сайн ойлгоогүй байсан байх гэж би боддгийн. Гэхдээ айгу намайг дэмжиж байсан л та. За тэгээд яасан бэ гэсэн чинь 8 сард манай лагер дээр нэг хүн ирсэн. Тэгээд тэр их жоохон хятадд байнга нааш цааш явдаг айгу сайн мэддэг ихтэрээ тэгээд юу яаж хүүе танаа охин чи ийм сургууль тэнцсэн байж тээ юу ярьж байгаа юм бэ охиноо одоо явуул юу одоо баг зээлшүүл аваад явуул гэд тэгээд айгу тэр хичээ одоо өг одоо манай гэрийнхэнд хүрснөө эсвэл би одоо яасныхоо мэдгүй тэгээ ямар ч тач би яашаа өгдгөөрөө өгсөн эсвэл ерхий шалгалтаа өгдгөөрөө өгсөн тэгээд нэг юу шүтээсийн юуны англи орчтой мэлэг гайгуулан гэсэн. Тэгээд шүтээс дугаасаа хэрэв би юунд сурахгүй бол Бээжинг сургуультай ирэхгүй бол шүтээс дорно гэд бодчихсон. За тэгээд тэр үед физиктэй аягүй сонирхолтойсэн ба тэгтээ арсан бол өстой нүдүүлэхээс юм хаждахгүй. За тэгээд шүтээсийн анги авсан байсан. За тэгээд яасан бэ гэхээр ялгаа энэ дэр хөвчлээ. Тий шүтээсийн уул урхаан тоног төхөөрөмжөө анги гэсэн юмсан. Тэгээд дараа нь тэгээд тэгсний дараа за ерөөсөө ингээд явахаар бол энэ тэрэ зохицуулсан юм энэ тэр болоо. Тэгээд би тэр хичээг дагаа дотроо
юугаа визэнд авах гэж явсан. Тэгээд визэнд одоо манайхан жил болгон л ярьдаг хэвээр алаан болдог гэл яг 8 сар үед яг л тэр үед алаан болж исэн хүмүүс хонж 2 3 очирлж исэн. Тэгээл очирлоод тэгээд урилга юутайгаа ороод тэгээд визэндээ ороод визэнд ч бас нэг хэдэн доллар маллар шаардлагатай ч үлээ. Тэгээд хэдэн мэдрийг банк руу шилжүүлээд ингээд яг ордог журмаар нарна. Тэгээд орчоод тэгээ явах маань ер нь бол тодорхой болсон байсан. Тэгээд ирээд тэгээ яаж ер нь би гэрийнхандаа хэлчихсэн бэ гэхээр хэрвээ би одоо шүтээсмэ Монгол ихтэйдийн сургуульд ингээд би 4 жил сураад тэгээ дээрээс надад хотод байр байхгүй манай гэртэнтэд тэгэхээр би байр хөөслөө тэгээ шүтээсийн төлбөр одоо семестрийн хийдэж байд юм бэ те тэгээд ингээд бүгдийг нийлүүлээд ингээд сураа тэгээд миний амжиргаа тэгээд хотод ч юунтэй мөнгө чинь тэгээд ямар урт өргөддөг үлээ тийм ээ тэгээд ингээд тооцох юм бол би бараг энэ 1 жилийн төлбөрөөр ингээд 4 жилийн энэ төлбөр баг энэ 1 жилийн төлбөрөөс хамаагүй их гарнаа. Энэ миний энэ жилийг даачгаа. Тэгээ би ингээд тэтгэлэг аавна. Хэлээвлэхдээ би тэтгэлэг аавна. Тэгээ би цаашаага өөрийгөө дагаад явнаа гэд айгу хэлжсэн. Тэгээд гэхдээ яагаад ч юм угаасаа хин тэтгэлэг авах юм мэдх юм бэ те. Гэрийн ч мэдгүй би ч мэдгүй. Гэхдээ би тэтгэлэг авна л гэдсэн. Тэгэл ирсэн. Тэгэл юу зохицуулаа тэгээ би ирсэн. Ямар ч тач ирсэн. Тэгээд яг 3 хичээлийн маань бүртгэл явах гэжсэнээ би яг 2-ны орой ирээд тэгээд яг оюутны байраа олж ирээд тэгээд намайг нэгс тассан тэгээд намайг яг байранд маань оруулж өгөө. За тэгээ хоёлаа маргааш одоо 9 цагт чиглэлд гүрнийд оруулж за чи тэд гэсэн автобусны номерт суугаад тэгээд ирээрээ гэ. Тэгээд би яг автобуснаа суугаад тэгээд гүрнийд орсон тэгээд бид хоёр болцоо. Тэгээд бид хоёр хамт очиод бүртгэлээ хийлгүүлээл. Тэгээд яг ийм карт дээр энэ одоо болохоор бакалаврын карт энэ хэлний бэлтгэлийн яг юм ягангтай карт аваад тэгэл энийгээ цэнэглэл хоол идэл тэгээд бүр амар баяртай би одоо энэ сургуулийн оюутан гэдэг гой мэдрэмж авчихсан. За тэгээд ингээд нэг жилийн хугацаанд маш их ачаалалтай чангалсан өөрийгөө чангалсан яг л энэ л миний мөрөөдөл энэ л миний алдаж болохгүй одоо тэгээ боломж гэдэл яг л зүтгээд тэгээд даваад гарсан тэтгэлгээ авсан. За тэгээд тэтгэлгийн талаар яаж авах вэ гэдэг тийм ээ яаж бэлтгэвэ гэсэн мэдээллүүдийг энд яривал жоохон урт болох гэдэг. Тийм учраас юм олч нээлээ арийнхаа камераар яривал илүү тод дүрсний нэвтрэлтэй гарах юм байна. За тэгээд тэтгэлэг авах талаар энэ дээр бол уртлах гэдэг нэг хэлсэн. Тэгээд тийм болохоор хэрвээ та нарт энэ бичлэг таалагдаад тэгээд би хэрвээ зав гараад гэх юм бол тэтгэлгийн талаар тусдаа дахиад ирнэ. Тэгээд нэмж мэдээллийн чанартай юм хэлэхэд нөгөө нэг аппликейшн маань гэсэн чинь миний яг бүрдүүлээд хэлний бэлгээд ороход бүрдүүлчихсэн аппликейшн маань яг 3 сарын 1-ээс 4 сарын 30-ны хооронд одоо авагдчихж байгаа юм лээ. Тийм учраас би доотлолт сайтын бичээд тэгэхэд явуулъя. Сайтын бичээд өргөчээ. Тийм болохоор та нар маань хэрвээ үнэхээр одоо тий яг та нарын ачигийн бүсэл мөрөөдөлтэй явж байгаа бол эсвэл тий хятад сурж байгаа сураагүй хамаагүй сурах хүсэж байгаа хятад ирээд өндөр боловсрол эзэмших хүсэж байгаа бол манай сургуульд ирээрээ. Тэгээд бүгдээрээ дараа жилийн 9 сард уулзцгаая. Тийм байна. Тэгээд тий юу хэлээ бэлтгэл заавал сурах шаардлагатай юу? Сургууль шууд 1-р курстээ орж болох уу гэд асуулт гарч ирж магадгүй. Тэгэхээр манай сургууль нь хэлний бэлтгэл сурахгүйгээр чи хэрвээ гадаадад одоо 10 жилээ сурж байгаа бол хэлний бэлтгэлээ сурахгүйгээр ирж одоо шууд 1-р курст орох боломжгүй байдаг. Тэгэхээр хэрвээ хятадд сурж байгаа те яг хятадын энэ одоо 10 жил сурж байгаа гадаад оюутнууд бол юу гадаад оюутны яш маягийн тим юмын шалгалт өгөө сургууль дээр ирж өгөө тэгэд ордог 1-р курст ордог бид нар болохоор их боломжгүй байдаг шүү. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье баяртай.